1 2 1 2 1 2. За үчимэнд манайхаа тэгээд шэрлээ түгээгээд өгөөрөө. Тэгээд өнөөдөр ярих сэдв маань алсан нам нээлттэй, цэгцтэй, тэ үүс нэгтэй хүмүүс ингээд бий болж байх үйл явц дотор мэдээж нөгөө нэг бадарчийн уусан газар балахта батхан суусан газар баастаа гэдэг шиг батулга байгаа газар тэгэл бас л нэг тийм сайхан зүйл хийхэд үнэхээр саадах туфтой юм хорлогч нар байгаад тах юм аа. Халтмаагийн баталгаар толгойл улсын гэдэг нэг Монгол улсыг хорлох юм хүмүүс байгаад тах. Та нар юг тэр Гамбит гэдэг нэвтрүүлэгтээ тэр Зандаг үеийн холдын ороод тэр сэтгүүлч нар мэдээж энэ халтмаагийн батулгын тавилттай нэвтрүүлгүүдэлтэй тавьж байгаа, тэр ярьж байгаа хэлбэр хийцтэй. Тэр гэргээ 15 давхрынхаа одоо бүх юм гэрэл зохицсон болохоор ахаад нэг тийм хоёр залуугаар хийх гэж оролдож байгаа шиг байна. Хэн хохирсон ингээд Зандаг үеийн холд асуугаад байгаа байхгүй юу? Нөгөө сэтгүүлч нь гүлдээгээд юу мэдээж тэнцээ чинь монголчууд хохирсон шүү дээ Зандаг үеийн холдоо. Монголчууд хохирсон байхгүй. Өнөөдөр гэрэл цэцлэгаангүй байгаа. Өнөөдөр монголчуудын эдийн засгийн хямралтай байгаа. Өнөөдөр бид боломжоо алдсан байгаа нь монголчууд бид хохирсон байхгүй юу? Монгол улсын иргэний үнэлгээтэй хүн болгон хохирсон байхгүй юу? Оросууд бол хоцсон бах уу? Тэгээд энэ мангадууд бол хоцсон бах. Та нар хоцсон бах. Хэн хохирсон бэ гэвэл Монгол улсын иргэний үнэлгээтэй иргэн бүхэн хохирсон байхгүй юу? Монгол улсын иргэн болгон хохирсон. Яаж гэж юу? Хэрв тэр төсөл явцсан байсан бол 2014-15 оноос эхлээд тэр төсөл явцсан байсан бол хятадд 100 жилээр өгөх гэжсэн тэр нэг ширхэгч өгүүлбэр байхгүй. Ядаж тэр хоёр сэтгүүлч нь материалын гаргаж тавьж байгаад харуулчих хэрэгтэй шүү дээ. Энэ засгийн газрын юун дээр вебсайтн дээрээс аваа ицсэн байлаа. Тэр нээлттэй тэр юунууд нь гэрээнд нь байсан. Япон, Монгол, Хятад гурвын хамтарсан консорциум орох гэсэн шүү дээ. Тэрнээс Хятадд 100 жилээр өгчөөд гэрээ ерөөсөө тэр дотор байхгүй. Эхний жил 30 жил. Ахаа 30 жил 40 жилээр ашиглах хатуу нөхцөлтэй гэрээтэй ашигласан цагаас эхлээд шууд татвараа төлөх. 2015 онд бий болцсон байсан бол гэрээ хийгдээд үйл ажиллагаа явуулсан 10 жилийн дараа Монголын Монгол төмөр замыг хүлээлгэж өгөх нөхцөлтэй байсан тэрэн дээр. Эрчим хүчний төсөл 10 жилийн дотор явж өгөх. Гэхдээ Монголоос ганц төгрөг гарахгүйгээр энэ төслүүд явах байсан. Дээрэс нь одоо нүүрс угаах гэж яриад байгаа тэр нүүрсийг чанд боловсруулах тэр үйлдвэрийг барих нөхцөлтэй байсан. Монголчуудын 90% нь монголчууд ажиллах нөхцөлтэй байсан. Энэ нөхцлүүд нэм л байсан шүү дээ. Тэгээ энэ яагаад энийг зогсоочод хэн хохирсон гэж асуугаад ингээд нөгөө хоёр нь хохироогүй юм шиг юм яриад байгаа. Энэ монголчууд бүгд хохирсон. Өнөөдөр тог цэцлэгаангүй байгаа. Өнөөдөр Улаанбаатар утаатай байна, суурьмшил газрууд ер нь энэ хот суурин газрууд бүгд утаатай байна гэл манай Эрдэнэ төтөл утаатай болж байна ингээд энэ асуудлыг шийдэгдэх байсан байхгүй доо. Хүмүүс хамгийн хямдхан цэцлэгээ эрчим хүчээр хангах боломж байсан. Тэр бүх төслийг зохицоочод хэн хохирсон гэдэг. Улаанбаатарын хохирсон, монголчууд бүгд хохирсон. Эрчим хүчний төслөөрөө монголчууд хохирсон. Өнөөдөр бид нар төмөр зам гэж хэдийн их 80 төгрөгөөр ингээд шорон тавиачаад говь шоронд болчихгүй. Тэр хувийн хвшлийнхээ өөртөө игээд Монголд хүлээлгэж өгөх нөхцөлтэйсэн. Тэр нь 10 жилийн хугацаатай байсан. Өнөөдөр бид нар төмөр зам авцсан байх байсан. Энэ бүх зүйлд монголчууд хохирсон юм аа. Зандаг үеийн холдоо. Одоо хүртэл хэн хохирсныг мэддгүй юм бол монголчууд хохирсон. Тэр хоёр Гамбитийг хөтлөөд байгаа хоёр тэр гэргээ 15 давхрын холбоотой хоёр залууд гэхэд монголчууд хохирсон. Юмаа судалчаад мэдчихэд бодит асуултууд хүмүүсээс асууж сур. Тэр нэг хүнжил гууд зор дэрнэл юм асуугаад идэх юм бэлээ. Тэгэхээр та нар бол мэдээж ахаад л нөгөө нэг пропаганда нөгөө нэг ямар юм блэ тэр Монгол тулхны зуурхын гэдэг шиг нэг тийм хачин пропаганда нэвтрүүлгэл хийх гэж оролдож байна. Үгүй юм одоо болно. Одоо монголчуудаа жоохон хэрсүүч яа. Жоохон ухаан сууй. Тэгээд тэрэнд нь холбогдоод ингээл өмд готл тогоо шанааны хэлбэлээр яваад орчих юм. Яг хэн хохирсон юм бэ гэдэг тэр асуултанд хариулмаар санагдсан байхгүй өнөөдөр. Монголчууд хохирсон. Монголчууд энэ бүх монголчууд хохирсон байхгүй юу? 5 толгой ногдлаа шиг гээд нэг
жилд 3 4 жилдээ нэг 100 мянган төгрөг авч сэтгэлийн хонхоолгодог юу хоолдог биш. Монголчууд өөрсдөө бидний эдийн засаг 50 тэрбум доллараар тэлэх байсан. Багтаа тооцоолоор 50 тэрбум доллараар шүү. Одоо Монголын эдийн засаг 15 тэрбум доллар байгаа. Энэ өөрөө 50 тэрбум доллар болох. 3 дахин амьдралын чанар дээшлэх байсан. 3 дахин хүмүүсийн амьдралын чанар дээшлэх байсан. Энэ тэтгэврийн нэмийг орлоод галзуураад байгаа хүмүүсийн тэтгэвэр нь 3 дахин нэмэгдэх байсан. Тэгээ оюутлогоо гарга тэтгэврийн нэмэхээр энэ хоёр чинь ямар ч логикгүй. 5 толгой гарга тэгээд тэтгэврийн нэмэгд ийм мангар юм ярьж болохгүй. Энд чинь эхлээд орлого олж та нарын тэтгэвэр тэтгэмж нэмэгдэн штэ. Хүүхдийн чинь цалин сая 500 мянга байгаа дах чинь хүүхдийг 150 сая 200 300 сая төгрөгийн үнэтэй жил гонгээд загнаад байж болохгүй үстэй. Яг энтэй ч адилхан энэ орлого нь нэмэгдэхгүй байхад та нарын тэтгэвэр нэмэгдэх боломж байхгүй. Энэ маш энгийн логик шүү дээ болно. Энгийн ойлголт шүү дээ. Тэгээд энэ зандаа үеийн хол хэн хохирсон гэдэг лээ. Монголчууд хохирсон. Тэгээд хэн сайхан биелэг элбэгдөөж хоёр ховдоо авах гэдсэн гэд. Улаан цайн ийм гүжир. Тэгээд 16 онд өөрийнх нь хэлсэн үг бас байгаа хгүй 18 онд бас тамгын газар байхдаа хэлсэн үг нь байгаа. Авчирсан сайн зүйл монголчууд ингээд хоцсон гэд. Энэ монголчуудад ашигтайсэн. Тэгэхгүй бол казак юм уу хятад орсууд зарах гэдсэн 49-ийг гэд. Тэгээ одоо болохоор тэр хоёр авах гэжсэн ингээд улаан цай ингээд худлаа ярьдаг юм альцгеймертэй болцсон маашаа. Тэгээ тэр хоёр сэтгүүлч нь байж байгааг нь тэгээд яг нэг таарцсан те сэтгүүлч юм уу юу юм мэдгүй тэр нэг гэргээ 15 давхрын бас нэг юм нэвтрүүлэг эхэлж байгаа юм билээ. Тэгэд ийм хүмүүс ардсан намыг шинжлэхэд саад дотор энэ хорлол айгүй их болж байна. Уул нь бол ардсан нам үдэл баримтал дээр очих гээд манай намын дарга зөвтгөрөл чинь ингээ Маргарита Тэйчрээ хавар мэлээг хүмүүсийг ингээ уншаасаа гэд номнод орчуулаад намынхаа гишүүд нь ингээ тэр номыг ингээ эргүүлж тойроод бас нэг жоохон барууны үзэл санаа гэдэг чинь ингээ данхар төр биш. Төрийн дарангуул биш, төрийн асуудал шийддэг биш, иргэдтэй боломжийн аж ахуй нэгжүүдтэй боломжийг олгодог, хамгаалдаг байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг өгөөд ингэж яваа. Нөгөө талд нь энийг ингээд ардсан намын нэрийг барьсан нэг юм хүмүүс ингээд хорлон сүйтгэх ажиллагаа хийж явааддаг. За одоо нэг бөөн хот хөдөөгөө сенсац болж байна. Алтмаагийн Бат тулгынхан ялангуяа Улаанбаатарт энэ дүүргүүд дээр тэр оролтой ихтэй дүүргүүд дээр тэгээ хөдөө орон нутагт ер нь Алтмаагийн Бат тулгынхан баахан мөнгө гаргаад ингээд хэдэн тэр бум төгрөгөөр ингээд тараагаад ингээд гişүүд шин гişүүдийг сүүлж байна. Хуучин гişүүдийг худалдаж авах үйл явц болж байна. Тэгээд дунд нь ингээд зуушилж байгаа усууд та нар хэрэг тэр мөнгөний авч байгаа бол ахиухан шиг аваарай. Та нарт бол багадаа 10 сая төгрөг өгч байгаа шүү нэг гişүүнд тооцож. Тэр мөнгөний чинь дунд нь зуучилж та нарыг тэр баталгын талд саналаа өгөрөө гэд гişүүнээр оруулаад намын хороонд үндэсний бодлогоор орох хүмүүс эднэр шүү. Та нар намд хийсгээд ингээд шахаад мөнгө өгч байгаа хүмүүс та нарын өмнөөс тэр жилийн чинь 12 мянган төгрөгийн хураамжийг төлж байгаа хүмүүс цаана үлдсэн мөнгө ч авч үлдчихэж байгаа шүү. Та нарт нэг 100 200 мянган төгрөг өгч байгаа бол наа чи 10 сая нэг хүнд 10 сая төгрөг оногдож байгаа шүү. Мөнгөө олгодоос нэхэж аваараа. Тэгээ яг хөө тэгээ ардсан намд гайлаа болоод нэг хэсэг байж байхгүй 10 сая төгрөгтэй болцсон усууч нэг хэсэгтэй л гайлаа болно шүү дээ. Тэгээ чи мөнгө чинь дуусчаад ирэхээр та нар нэг энэ намаас зайлахгүй лгүй те. Гэхдээ би тэр үлэн зүлэн байгаа 8 жил 10 жил годмонд үлэн зүлмэн амьдарч байгаа тэр намынхын гişүүд нь нам дагаж амьдардаг ч гэж ягаа ойлгочихсон бүү мэд. Тэгээ тэр намын гişүүд шинээр та нарыг илсүүлэх гээд ингээд жилийн чинь төлбөрийг төлөөд оруулах гэж байгаа хүмүүсээс 10 сая төгрөг аваараа 10 сая төгрөг өгч байгаа шүү нэг гişүнд Алтмаагийн Бат тулгын тооцоолол мөнгө нь. Тэгээ ийм юм болж байгаа ардсан нам дотор мэдээж нөгөө нэг тэжээгдэг хүн сүрэг манай нам дотор байж л байгаа шүү дээ. Тэгэл тэд нар ингээл алгаа тусаал хэн мөнгө өгөх нүг л ингээ хараа сууж байгаа. Тэгээ тэд нар чинь Бат тулгыг ингээ хараад байж байгаа. Батлаг тэгээд нөгөө нэг адгийн шааруудын сүүлж оргинох байр их оронч үзэлгээд Достоевскийн хэлдэг шиг адгийн шааруудын сүүлж оргинох байр нь ардсан нам болсон. Одоо эндээс хөгдөх юм бол эдгээр чинь хинч болох учраас бүх хүчээ тавьж байгаа.
Тэгээ нөгөө 0 эрдэн чинь ерөнхий сайд 5 жил хийхдээ 44 их 80 төгрөгийн нүүрсний хулгай, төмөр замын хулгай, офтек гэрээний хулгай, улаан ногоон автобусны хулгай бүх сангуудын тэ жидэг дунд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд бүх сангуудын дээрэмт тонуул, хувийн хвшлийнхнийг дарамтж айлгаж ичээж дээрэмтж авсан хөрөнгө мөнгө өчнөө юмнуудыг авсан байгаа. Тэгээ эдгээр чинь одоо амьд үлдэхин тулд тасалсан нам дээр нүүдлэхэд сайн нөгөө Монгол Ардын намын дээрэмчт дээр ялагдсан. Яагаад ялагдсан бэ гэхээр учирлын талынханд ялгаагүй дээрэмчтэй. Эдгээр бас тэр хулгай хийсэн мөнгөөр нөгөө хэдээс арай ахиухан шиг мөнгө хулгайлцсан байсан. Тэгээ тэрнгүүр л Монгол Ардын намын жирийн гишүүдэд худалдаад авсан. Одоо яг асалсан нам дээр энэ үйл явдал тэр мөнгө орж ирж байна. Орж ирсэн яригадад одоо эхнээсээ хэрүүл харааллууд явж байна. Бахан шинэ гишүүл сүлгэж байна тэгж байна. Нэг гишүүнд 10 сая төгрөг шүү. Та нар сайн сонж аваарай. Та нар 100 мянган төгрөгөөр намын гишүүн ингээ шинээр эсвэл мөнгөний төлөө 100 мянган төгрөгийг бол үлдсэн мөнгө аваарай. 9 сая 900 мянган төгрөг үлдсэнийг авах нь шүү дээ. Та нарт эсвэл 500 мянга өгөх юм бол 9 сая 500 мянган төгрөг үлдсэнийг нэхэж аваарай. Тэгвэл дунд чинь зуучлаад байгаа нөхдөө чинь мөнгө чинь аваад үлдчихэж байгаа шүү дээ. Мэдээж юм үзэл санаагүй хүмүүс алсан нам руу орж ирж байгаа. Тэгээд тодорхой хэсэг байгаа. Намын дарга бол айгүй тодорхой ярьсан шүү дээ. Алсан нам бол үндэсний дархлаа. Энэ үндэсний дархлаа гэдэг байгаа чинь бидний 70 жил устдаад үгүй хийсэн улаан орсуудын гараар энэ Монгол Ардын намын дээрэмчтэй нийлж улаан орсуудын гараар бидний түүх соёлыг устгасан. Их хааны маань галуурчин түүхч мэдэр бидэрт ойлгуулж байсан. Энэ үнэн түүх гэхийнхаа төлөө өөрөөр хэлбэл Монгол улс их Монгол улс байгуулагдаж тэрнээс хойш тэр үнэн түүх юм гэдэг. Тэ энэ үндэсний өв соёлоо дээдлэх. Эн чинь дандаа үндэсний дархлаас ирэж байгаа байхгүй да. Бид нар тэр үндэсний дархлааг маань устгацсан учраас. Тэрнээс энэ үндэслэх үзэл мэдлийн тухай ойлголт огт биш шүү. Намын дарга яриад байгаа юм бол үндэсний дархлааны тухай ойлголт. Тэгээд чөлөөт эдийн засаг, чөлөөт өрсөлдөө, хувь хүний эрхийг хамгаалдаг, данхал төрөхгүй байх, бизнес эрхлэгчтэй боломжийг буцааж ингэж хулгайсан боломжийг буцааж олгох. Ийм үзэл санаатай бол арчлын гэргийг аваарай л гэсэн. Тэгээ ийм үзэл санаатай гишүүд бас цөөнгүй байгаа. Манай нам дотор бол мэдээж би бол 70-70% нь бол 70-80% ч магадгүй ийм тодорхой үзэл баримтлалыг ойлгож энэ намд байгаа гэж итгэж байгаа. Мэдээж нөгөө талд нь мэдээж 20-30% нь бол Алтмаагийн Баттулгын багийнхныг дагаж тэ энэ Жонхогийн багийнхныг дагаж тэр шүүрт мөнх хайсгалын эдрийг дагаж туснууж ярьж эрхчлөөний үзлийг их оронжгүй чөлөө үзэл эдэр гэж ингээд орлож явж байгаа хэсэг байгаа. Тэгэхээр тэр хүмүүст хэлэхэд та нар дутуу мөнгө аваа. Нэг хүнд 10 сая төгрөг оногдож байгаа юм билээ шүү. Дутуу мөнгө ав. Тийм тэгээд нөгөө нэг ахмарлуугаа хандаад бас юм ярмаар санагдаад байгаа маа. Ялангуяа үйл ахаа одоо сэрээ одоо үйл ахаа гарч ир та одоо өөрөө энэ Жонхогийнхаа эсрэг энэ алдсан намын үйл хэргийнхаа төлөө үзэл санааныхаа үйл хэргийнхаа төлөө эргээд тугаа барьж энэ Улаанбаатар энэ 21 аймаг дээр энэ Кремлийн төслийг ахаад зогсоож өгөхгүй бол энэ шинжилэлд энэ зэгцтэй байх, нээлттэй байх, үзэл санаатай байх эсрэг ингээд орж ирэх гээд ингээд улаарад тэ. Тэгээд ингээд байж байгаа баг цагцаар нь багцлж байгаа. Та нар тэр хөдөлтөгдөг тэ эсвэл шинээр орох гэж байгаа, мөнгө аваад орох гэж байгаа гişүүд та нар өмнөөс мөнгө чинь төлөе л гэж байгаа бол наадах чинь нөгөө нэг 10 сая төгрөгийн чи эзэн штэ мартуу. Та нарын өмнөөс жилийн чинь 12 мянган төгрөг үзэл санааныхаа төлөө төлж чадахгүй байгаа бол тань намын гишүүний байж яах юм 12 мянган төгрөг нэг жилд штэ. Сард ганц мянган төгрөг. Тэгээ жилд бөөнд нэг 12 мянган төгрөг төлж чадахгүй. Хүнээр төлөвлөх гэж байгаа бол чи утгагүй зүйл үсттэй. Энэ мөнгөийг чинь төлж оруулъя гэж хүсэж байгаа хүн бол энэ мөнгөийг чинь төлөйгээд тэгээ чи манай намын гишүүн эсвэл чи гишүүн чинь би чиний өмнөөс энэ мөнгөийг чинь төлөе гэж байгаа бол наадах нөгөө Алтмаагийн Баттулгаас 10 сая төгрөг авсан хүн шүү дээ. Чиний нэг хүн дээр 10 сая гээд 100 хүн бодоход хэд ах юм? 10 хүн 100 сая уу те 100 хүн тэрбум төгрөг. Наад хэд ч авцсан байж байгаа шүү дээ. Тэгээ чамд тэрнээс өчүүхэн мөнгө өгч байгаа шүү дээ. Тийм болохоор 10 сая төгрөгөө сайн нэхэж аваараа. Баталгаас Баттулгын багийнхнаас тэр мөнгө өгөөд өөрөө ч өмнөөс мөнгө төлөе гэдэг хүмүүсээс. За тэгээд энэ үзэл баримталтай нам шүү. Итгэл үнэмшлэлээр энэ үзэл баримталтай байж энэ зэгцтэй, нээлттэй энэ чөлөөт нийгмийг хүсдэг те энэ
нээлттэй нийгмийг ойлгодог хүмүүс энэ алдсан нам байх ёстой шүү. Яагаад Монголд ийм эрхчлөөний бамбар байгаад байдаг юм бэ гэхээр манай нам байгаа учраас энэ алдсан нам байгаа учраас Монголд энэ арчлал эрх чөлөө тусгаар тогтсон чинь Монголын алдсан нам дотор байгаад байгаа юм. Сүүлийн 10 жил Монгол ардын нам засаглалаа та нар юу болж байгааг харж байгаа үстэй. Нөгөө нэг шудраг тамав гэдэг энэ 0 Эрдэнэнгар энэ хэн өдр чинь нөгөө шорон жовчдөг юм блэ. Гişүн чинь аюур сайхан. Тэгээд энэ манай энэ бэт зандалчин энэ луу болдмол гэсэн энэ хог шаарнууд чинь гарч ирж байхад нэг талах чинь ямар үнэтэй байсан блэ. Доллар 1880 байсан. Талах чинь дөнгөжл 1001-2 цул байсан шүү дээ. Тэгээ энэ 19 оноос хойш энэ 18 оноос хойш 19 оноос хойш энэ үйл явдал одоо их хахаар энэ 7-8 жил энэ 16 оноос хойш энэ духан дээр эцэгтэй байшингийн дээрэмч Монгол ардын намын дээрэмч засгалснаас хойш өөрсдийнхөө амьдралыг эргээд нэг хар. Яаж хог шааруулснаа хар. Тэгээ энийг зогсоож энийг буцаад иргэдэд нь боломжийг олгодог хөдөлмөрлөх тэр бизнес хийх тэр боломжуудыг нээж хамгаалдаг нам бол алдсан намаа. Одоо ингээл дураараа ингээл туснууд ярьж эсвэл дураараа энэ монголчуудад ашигтай байгаа төслүүдийг гацаа зогсоож шантаалдаг тэр бунтангууд бий болсон байгаа үстэй. Энийг чинь зогсоож чаддаг нам алдсан нам. Хуулийг сахиулж чаддаг нам бол алдсан нам. Шударгаас гэдэг чинь ерөөсөө хууль сахиулах штэ. Тэгээ энэ хуулийг яг зэгцтэй бүгдөөрэнд нь даблгүй үйлчлүүлдэг нам бол алдсан нам. Тэгээ энэ гэмт хэрэгтэнгүүдээр ингээд толгойлуулаад ингээд бүр 0 Эрдэнэ үед бол бүр улаан цан байсан штэ. Тэр засаглаж яхад нь гэмт хэрэгтэнгүүд гарч ирээд хүмүүсийг алан талан ирэмдэглэн зэрэмдэглэн гэдэг. Хинч хариуцлага хүлээгээгүй тэрний төлөө. Яг тэгвэл 0 Эрдэнэ хамгаалалт нь байсан учраас ерөнхий сайд нь Оросын яг юу Путиний яг энэ засаглал юмшдаг гэмт хэрэгтэн мафия маягт улс төр гэмт хэрэг эдийн засгийн бүлэгт нэлцэн. Тэгээ эдгээр нь юу хүснээ хийж идэг. Яг ийм болох гэж оролцсон. Тэгээ одоо ч энэ хүсэл сонирхол нь бол илэрхийлэгдээд явж байгаа. Тэр энийг илүү сайн ойлгож улс төрийн нам гэдэг бол үзэл баримталтай байдаг юм аа. Улс төрийн нам бол энэ зорилго чиг журамтай зэгцтэй тэр зорилгынхоо төлөө явдаг нам. Тэгжээ засгийн эрхийг авахын тулд энэ үзэл баримтлалаа ойлгуулж таниулж хүмүүст ойлгуулж итгэл үнэмшлийг авч сонгогддог. Тэгээ гарч ирснийхаа дараа тэрийг хийдэг. Тэр үзэл баримтлалынхаа төлөө ажил үйлсээ хийдэг. Тэгээ манай намын дарга ийм зөвтгөрөл дарга ийм юм ярьсан. Тэ энийг илүү сайн ойлгох хэрэгтэй бүгд. Тэрнээс биш засгийн газар аваад засгийн газар хүмүүсийг сайхан амьдруулаад улс орноо хөгжүүлээл цэнгэлийн мандалд хүргэдэг юм бол биш шүү дээ. Энэ бол социалистууд, энэ зүүнтнүүдийн ярьдаг яриа. Энэ зүүнтнүүдийн ярьдаг яриа. Энийг зүүнтнүүд хийдэг. Эн чин дандаа хуурна гэсэн үг байхгүй да хүмүүсийг. Энэ 36 жилийн дотор хувийн хвшлийг өнөөдөр энэ хот суурьмшил газруудыг яаж өнгөтэй өөдтэй болгож чадав? Хүмүүсийн унах унаа тэгээ өмсөх хувцс, идэх хоол ямар элбэг хангалуун болов? Энэ дандаа хувийн хвшлийг хийдэг байхгүй да. Хөгжил гэж энийг ярих гэж байгаа бол энэ дандаа хувийн хвшлийнхэн хин бизнесийг тэг чөлөөтэй энэ хүмүүсийг аль болохоор өөрийнхөө бизнесийг дампууруулахгүй тулд тэр хүн ашиг олж байгаа учраас аль болохоор өөрийнхөө бизнесийг дампууруулахгүй тулд илүү чанартай, илүү сайн, илүү баталгаатай хоол хүнстэй бүх юмар хангахыг хичээнэ. Яг тэгвэл нэг удаа хүн хууртаж юм авчих юм бол дараа нь тэр нь муу юм билээгээд амд амжаад тарчих юм бол тэр бизнес дампуурах учраас бизнесийн юм хулх юм хийхгүй. Тийм учраас энийг бизнесийн улс үндэстний хөгжлийг авч явдаг. Засгийн газар яадгийг харж байгаа үстэй. Яад гэвэл тэнцээ ашиг олохыг хүсэхгүй зүгээр л тэнцэнээс яаж идлэг уулдаг хулгай дээрэм хийх вэ гэдгийг боддог учраас. Тэгээ энэ бол засгийн газрын хийдэг ажил дээрэм тонууд гэдэг. Энэ эрх мэдэл дээр байгаа хүмүүст өмч хөрөнгө ойрхон байгаалах юм бол дээрэм тонууд гэнэ. Яагаад гэвэл эн чинь өөрөө хүний зүй тогтлохгүй да. Тэрнээс яг чин шудраг сайхан сэтгэлтэй нөгөө нэг манай цэвэр тусныхны яриад байдаг
тийм эх оронч моронч сайхан сэтгэлтэй хүмүүс гардаг мардаг. Энэ бол үлгэр домогчтой. Зүгээр соцлагерөөр тархин чинь суулгаж өгсөн юм. Хүний өөрийнх нь төрөлх харин шин тэр шунлын сэтгэл байдаг. Тэгээ энийг чинь хязгаарлахын тулд энэ чөлөөт нийгэм гэж юм чинь бий болоод бизнес эрхлэгчдэр энэ бүх боломжуудыг нэгэд өгчих юм бол төр нь аль болохоор минимум буюу хамгийн бага эрх мэдлийг авч явах юм бол хулгай дээр нь баг байдаг юм байна. Хулгай дээр нь байхгүй удаа адил болдго юм байна л гэж хүн төрөлхтнөө олсон зүй тогтлын замчийг алталсан тогтолцоо чөлөөт нийгэм шигтэй. Тэгэхээр энэ зүй тогтолцоог ойлгож ухаардаг хүмүүсийн алсан намд байна. Тэгээд мэдээж хулгай хийдэг хүмүүс бол манай намд орж ирсэн байгаа. Тэгээд гарахыг хүсэхгүй байгаа. Одоо бүр ингээд хүмүүсийг 10 сая төгрөгөөр ингээд сүлгээ байж байгаа шүү. Тэгэхээр би намынхаа жирийн гишүүдэд хэлье яхад та нарын мөнгийг эсвэл манай намд эзэгж байгаа хүмүүст эсвэл манай нам гишүүдэд хуучин гишүүдэд одоо ингээд шинээр бүтүүлсэн гишүүдэд хэлье. Та нарын өмнөөс 12,000 төгрөгийг чинь төлөө бүртгүүлээ гэдэг нэг 100,000 юм уу 200,000 төгрөг өгч байгаа хүн байх юм бол наа чи халтмаагийн Батулга нэг хүнд 10 сая төгрөгөөр тооцсон байгаа. Тэр мөнгнөөс чамд 100-ны 11% л өгч юм гэсэн үг шүү дээ. 100% 1% л өгч юм гэсэн үг. 10 саяас чамд 100,000 төгрөг өгч байгаа бол бүр 99% нь өөрөө тэр хүн ашиг болгоод авч юм гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг ойлгоороо. Тэгээд хэн нэг мөнгө өгье чамайг бүртгүүлээ гэж байгаа бол тэр хүнээс халтмаагийн Батулгын өгч байгаа 10 сая төгрөг аваараа. Тэгвэл бол дунд нь наад чинь зуучлаад үлдсэн мөнгө гэж аваад ичиж байгаа шүү. Тэр хүн чинь ахаад нэг тэр хүндэн болно шүү. За ийм байна. Тэгэхээр энэ зарчим энэ юмыг ойлгох ёстой. Тэгээд тэр гамбит гэдэг тэр нэвтрүүлгээ нэг 2 бацаа юмаа мэдэж ярьжээ. Хин хохирцсон гэж зандаа үеийн хоолд асуугадлаа. Монголчууд хохирцсон. Бид өнөөдөр хохироод байж байгаа. Өдрөө болгон хохирлоо амсаад байж байгаа. Тэр ахмадуудын тэтгэр 3 дахин нэмэгдэх байсныг халтмаагийн Баталгаар толгойлуулсан та нар зогсоосон. Тэр та нар буудалсан энэ улсыг. Энэ ахмадын тэтгэрүүд 3 дахин нэмэгдэх байсан. Багш нарын цалин 3 дахин нэмэгдэх байсан. Эрүүл мэндийн ажилтнуудын цалин 3 дахин нэмэгдэх байсан. Энэ хууль хяналт батлан хамгаалалтын ажилтнуудын цалин, нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин 3 дахин нэмэгдэх байсан. Энэ боломжийг хулгайлсан хүмүүс өнөөдөр Монголыг хорлоод ийм байдал тартагтан тулгаж байгаа хүмүүс бол та нар хэн хохирсон гэдэг нь тэгвэл монголчууд хохирсон, бүгд хохирсон шүү. За, юу ганц 2 коммент уншиж тахын тулд. За. 70 жил Оросын пропагандагаар малжуулах удаан хугацааны цогц хөтөлбөрт хамрагдсан ард түмэн яаж гэнэт сэргээш авах вэ гэсэн байна. Харин тийм ээ. Хичээгээл ярихгүй. За одоо яг яах ёстой гарцлага гаргалаа юу байна? Өнгөрсөн хугацаанд Монгол ялагдсан, хохирсон гэсэн байна. Одоо тэгээд энэ чөлөөт нийгмийг л хамгийн түрүүнд ойлгодог баймаар байна. Энэ чөлөөт нийгэм гэж юу юм бэ? Төр засаг гэж юу юм бэ гэдгийг л хамгийн түрүүнд ойлгодог болмоор байна. Энэ засгийн газар гэдэг юм чинь хэн нэгнийг сайхан амьдруулахын тулд юм уу? Ард түмнөө жаргахын тулд Монгол улсыг хөгжүүлэхийн тулд бид бүрдүүлээг юм а. 4 жилийн хугацаатаа энэ засгийн газар чинь улс төрийн намынхаа бодлыг хэрэгжүүлэх гэж гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр баашин сав барьдаг биш. Станц барьдаг биш. Тэ? Энэ хувийн хвшлийнхэндээ боломжийг олгодог. Энэ дээр нь ямар стандарт байх юм бэ? Ямар бодлого байх юм бэ гэж бодлого боловсруулдаг газар болохоос биш. Засгийн газар нь тэнд очиод зам бариад, засгийн газар нь энэ ч давхиж очиод хүмүүсийг халамжлаад ийм байгууллага огт биш шүү. Энийг л ойлгодог болох хэрэгтэй. Чөлөөт нийгэм гэдэг чинь янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Бидэрт ганцхан үнд зүйл энэ ихтгэл үнэмшилтийн чинь дээр нэгдээд байгаа юм юу юм бэ гэхээр энэ эрх чөлөө. Эрх чөлөөтэй байгаа учраас бид нар өөрсдийнхөө хүснээр амьдрахыг хүсэж байгаа. Янз бүрийн үзэл санаатай, янз бүрийн үзэл баримталтай фашист, нацист, коммунист, социалист янз бүрийн үзэл баримталтай хүмүүс байгаа. Гэхдээ бидний чөлөөт нийгэм байж л энэ өөрөө оршин тогтнодог. Хувийн өмч өөрөө чөлөөт нийгэмтэй байж л оршин тогтнодог. Тэгээ хувийн өмч хурааж авах нь гэхээр муусан юунууд олигархууд ямар юмнууд та нар өмчөө ураалахаас айж юм гэдэг юм. Хувийн өмч гэдэг чинь чиний барьж байгаа гар утас чинь штэ. Чиний амьдарч байгаа гэр чинь штэ. Шоолгоод тавьсан тэр гэр чинь хувийн өмч гэдэг байгаа штэ. Тэр чинь хинч халтж авахгүй. Тэрийг чи зарцуулах хэрэгтэй байх ёстой.
Чи чөлөөтэй зорчих ёстой. Тэ. Энэ бүх зүйл чинь их чөлөөтэй байж бий болдог. Энийг л аягүй сайн ойлгох ёстой. Тэгэд бид нар чинь арчсан тогтолцоотой чөлөөт нийгэмд амьдарч байж яг социалист сэтгүүгээр хандаад байна л да юмд. Тэрний өмчийг хураагаад надад өг, хувааж идэ, дээрэмдээ, тоны гэдэг. Эн чинь боломжгүй. Тэр 90 оны арчсан хувьсгал ялахад магадгүй энэ Монгол Ардын намын дээрэмчид энэ нэгдлийг малчтад, малын нэгдэл тараад малчтад малын өгөхөд энэ үйлдвэр кабинетууд, үйлдвэр зовоодууд нь дампуураад тэрний объектыг авахд дандаа Монгол Ардын намын дээрэмчд авсан. Тэр үеийн Монгол Ардын хувьсгал намын нэгдлийн дарга, цангийн аж ахуйн дарга марга байсан. Дандаа хувьсгал намын нөхдүүд дээрэмдэж авсан. Бүх дээрмийг тэдэр хийсэн. Тэдэр бидрээс арай илүү давуу боломжтойгоор энэ нийгэмд орж ирсэн баг. Ихэнх нь бол яг ийм бүгдөө л нэг урга готалтайгаар энэ чөлөөт зах зээл рүү орж ирсэн шүү дээ. Тэгээ одоо хүмүүс ахвалчтай, самбаатай, хөдөлмөрчтэй, аривч, хямгч, авьяас бэлэгтэй хэсэг нь хөрөнгө мөнгөтэй илүү их бидрээс арай илүү их хөрөнгө мөнгөтэй болсон баг. Залхуу хойрог, заваан те, архичин, түүлэгчин те юмыг сайнаар харж чаддгүй хэсэг нь ядуураад үлдсэн баг. Тэгээ угаасаа ийм л байна шүү дээ. Чи хүн болгон адилхан байх боломжгүй байхгүй да. Айл 5 6 хүүхдтэй л ихэд 5 6-уулаад өөр шүү дээ. Тэг чи яг нэг ижлэхэн бүгдөө адилхан ах нь бүх дүүнэртэйгээ өөрийнхөө олсон орлогыг ч юм уу тэнцүү хуваагаад бүгдөө жигдхэн ядуу амьдрахыг хүсэхгүй үстэй. Тэгэхээр хүн болгоны амьдрал ахуй өөр, хүн болгоны уур тарих өөр, хүн болгоны хөдөлмөрлөх авьяас чадвар өөр. Нэг хэвэнд цутгацсан юм шиг байх боломжгүй. Тийм коллективист юм гэж байдгүй. Тэгэхээр энэ чөлөөт нийгэм гэдэг чинь энэ. Тэгээ энийг л ойлгоод ингээд аль болохоор өөрсдийнхөө чадах чинээгээр хөдөлмөрлөөд хөрөнгө мөнгөтэй болооч л гэдэгхгүй юу. Өөрсдийнхөө ахуй амьдралыг аваад яваач. Энд нь хэн саад болоод байдгийг бэ гэхээр энэ засгийн газар чинь төр засгийн саадлууд гэхгүй юу. Чи чамаг ингээд зүгээр юм хийж ах чи өмнөөр чи ороод юм хийж өгнөж худлаа яриад ингээд хамаг юм чинь бодлуулад ингээд боломжуудад чинь хулгайлдаг. Эрх мэдэл дээр байгаа хүмүүс ингэдэг, дээрэмддэг, тондог. Энэ ганцхан Монгол болоод ийм болоод байгаа юм биш ээ. Ер нь эрх мэдэл төвлөрөхөөр л ийм дээрэм тонол болдог. Энэ Оросд ч тэр, энэ Хятадд ч тэр эрх мэдэлтэй л байгаа бол энэ эрх мэдэлээр тэгээд эд хөрөнгө хажууд нь байгаа бол энэ дээрэм тонол болно. Энэ өөр сайн зүйл тогтолтгүй. Тийм болохоор аль болохоор хувийн хөвчлөх нэгээд юм чи хувь хүнд аль болохоор бүх боломжуудыг олгодог. Тэгээд тэрийг хамгаалдаг. Тэгээд тэрний ирээдүйн хөгжлийн бодлого гэдэг байгаа юм чинь юу вэ гэхээр урт хугацааны доктортой бодлого гэдэг байгаа юм чинь. Ямар нэгэн өөр хууль мөл гаргаад дахиад энэ өмч мөчөг дээрэмдэж болохгүй. Татварыг нэмж болохгүй. Эн чинь ингээ урт хугацаанд ингээд явахаар Монгол дунд давхраг нэмэгдэнэ л гэдэг бодлого боловсруулдаг газар чинь засгийн газар. Тэрнтэй уялдуулж тэр бодлогыг яаж явах ёстой юм бэ? Хууль тогтоомж нь ямар байх юм бэ гэдэг газар чинь тэр парламент нь. Энд чинь янз бүрийн асуудал байгаад болохгүй байгаа бол тэрийн шүүхдэг газар нь шүүх. Тэр нь гэхдээ хоёр иргэн биш. Засгийн газраа явж шүүхт өгөө засгийн газартайгаа шүүхтэлдэг. Энийг нөгөө нэг хуулийн өмнө эрхтэгч байх зарчим гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ юмыг л ийм энгийн маш энгийнээр ингээд ойлгоод авчихсны дараа бол тэгээ мэдээ цаашаа судлаад ингээд уншаад ойлгоход бол ингээд энэ юмны чинь учир шалтгаан ингээд ойлгогдоод явна. Энэ би зүгээр нэг бүдүүн баргаар тоомор тайлбарлаад ярихад ийм байгаа шүү. Тэгээ чинь хүн амьдарч байгаа учраас янз бүрийн юмнууд байгаа. Эний чинь бүгдөө нэг адилхан байх боломжгүй. Ингээд энийгээ засаа сайжруулад явдаг нийгмийг арчилсан нийгэм гэдэг. Ингээд нийгмийнхээ үйл явц дотор муу зүйлээ сайжруулад явдаг нийгмийг арчилсан нийгэм гэдэг. Хүмүүсийн ааш авирыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд янз бүрийн ааш авиртай хүмүүс байгаа. Янз бүрийн гэмт хэрэг мэрэг хийх тийм хүс сонирхолтой бүр тийм хүмүүс ч байж байгаа. Тэгээд энэ чинь хүмүүсийг мэдэх боломжгүй. Гэхдээ энэ сайжирж явж болдог нийгэм бол арчилсан нийгэм. Тэрнээс ингээд нэг жоохон тодорхой ойлголттой болчихвол гэж хүсэж байгаа. За өөр нэг очоод тэгээд. За таны нөгөө саяны яриад байгаа 10 сая төгрөг гэдэг чинь итгэхгүй байгаа юм шүү. Чиний үгэнд хэн итгэх юм бэ? Бас их хорон байх нэ 10 сая гişгээ гэсэн. Дахиад нэг хүн социалист нийгэм сайхан байсан уу? Жишээ нь бензин үнэгүй байсан гэж хүмүүс яриад ах юм билээ гэсэн байна. Бензин
Бензин үнэгүй байгаад машин багт авч яах вэ? Тийм ч хүмүүс нь Энэ нөгөө нэг Оросоос бензин орж ирээд манай нэг сэлчээр өрдөг ус ах уу ярьж ирсэн. Сумын төвдөр ингээд давхад очдөг гэнэ нөгөө нэг бензин дуусаагүй тэгжиж машин багт авч. Тэгээд нөгөө колонк нь хүлээж авах боломжгүй. Тэг хүлээж авсан гэж аах зуруулаад хэр авч бензин юу колонк ёнкстой бензин асгаж ирсэн гэдэг байхгүй. Тийм хэрэглэх хүн байхгүй шүү дээ. Ард иргэдээ машинтай өмчтэй болохыг зөвшөөрдгөө мөртлөө бензинийг нь одоо 1000 үнэгүй байлгаад ямар нэмэр авах. Тэр нэг төгрөг байсан тэр үед. Тэгээд тэр чинь нөгөө бензин гэхдээ хин ч мөнгөөр авахгүй шүү дээ. Нэг хүнээс очиод ховонгуугаад энэ көчөө. Тэр чинь үнэгүй юм чинь өөрөөхний биш байхгүй юу. Тэгэхээр үнэгүй ч байхтай нөгөө нэг монголчуудын өөр болж исэн зүйлсүүд чинь л нэг шүү дээ. Ямар ч юм зохион байгуулалтгүй нэг юм хачин юм болж исэн. Тэгээд тэрийг л үнэгүй байсан гэж балаараад байдаг байхгүй юу. Тэр үед за яг хөө бүх юм ингээд эмнэлэг сургууль үнэгүй байсан гэж балаараад гэдгийг тэр юмнууд чинь ингээд байсан. Хамгийн гол юм юу вэ гэхээр тэр бүтээмж гэдэг юм тэр юм дотор чинь байхгүй. Тэр бүгд өөрөө байсан байхгүй юу. Ерөөсөө Монгол улс ардчлалын тогтолцоо руу орсон. Монгол улсын эдийн засаг би хармаалтай Бямсрангийн ном дээр 84% гэж байдаг шүү. Шууд Оросоос зээл авсан 84%. Өөрөөр хэлбэл Монголын бүтээмжтэй хувь 6% лсэн байхгүй юу. 16% лсэн байхгүй юу. Тэ 84%-ээр 16% л монголчууд бүтээмжтэй амьдарч байсан. 84% нь зээл тавьж энэ улс чинь дампуурхан зүүн юм байхгүй. Одоогийнхоор бол нөгөө төсвийнхөө 80% 84%-ийг зөвлөлт холбоот улсаас авдаг байсан байх нь шүү дээ. Тий. Тэгээд тэр нөр бол хувийн юм гэж байгаа ш бүх юм төсөв төлөрж исэн юм чинь тэгэл ерөөсөө ийм л байсан. Тэгээд ямар ч тийм бүтээмжтэй энэ Японуудын барьж өгсөн говь комбинат гэдэг одоо энэ говь ноолрын үйлдвэр энэ л ашигтай ажиллаж байсан үйлдвэр. Чи бодлоо Баян үлгэд арх уудгүй байж казакууд тэр үед. Тэгээд тэнцээ архины үйлдвэр бариад тэгээд хүчээр арх өгдөг ус цалинд нь. Тэг ийм л хогийн новшин тэгээд хүмүүс өөрсдийнхөө амьдрах тэр бүх юм хаалттай ийм л хогийн новшин харахгүй нэг юм байсан. Тэгээд миний хүүхэд нас угаасаа тэнд өнгөрсөн би мэднэ. Зах тухаас нь би 14 5 дахь энэ ардсан нийгэмдээ золгосон. Тэрнээс өмнө ямар новшин нэг юм байсныг миний хүүхэд нас өнгөрөөсөн болохоор мэдэн штэ. Тэгээд тэнд нэг тийм яг залуу насны дурсамжуудаа андуураад хүмүүс ингээд нийгмийн сайхан байсан юм шиг ойлгоод байгаа. Залуу насны дурсамжууд нь гоё штэ тэр чинь тэгээд ингэж хайрал дурлал тэгээд гоё хүүхэн хараад баясаал тэгэл хөөрхөн хүүхнээраас гүүгээл тэгэл их нэртэйг нийлээд секс хийгээд хүүхэд гаргаал энэ чинь бүх юм гоё штэ энэ чинь залуу насных нь гоё дурсан. Миний хүүхэд насны дурсамж гоё би багийнхаа найз нартай тоглоод байрныхаа өмнө хөөцөлдөл хуурайгаар торлоод энэ миний залуу нас хүүхэд насны тусламж гоё. Гол нь одоо нөгөө юу вэ та гоёос гадна харьцуулах юм байхгүй битүү юм дотор хахаар чинь хүн гоё муухай байгаач хүмүүрээ мэдэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Угаасаа харьцуулах юм байхгүй. Чи одоо нэг юм үгээд аймхай Америкийн шонхор гэж үүдэг заяа. Тэгээ бороо ороор Орсын маам ирэл гэдэг юм л үг гэсэн шүү дээ. Ингээ хүмүүжүүлэхээр тархинд ингээ суулгах чарчаа. Тэгээ хүмүүс харьцуулах юм байхгүй шүү дээ. Тэгээ тэнцээ ингээд тэгэл Америк сүнжийн мөхжийн бодохгүй сэлгэж яг энтэйгээ шулж мөжж ийн гэдээ хаш хүмүүс тэрэнд итгэцээг нүдэрээ харахгүй учраас нэрэл тийм байд юм байна гэж хүүхдүүд чи итгэж байгаа шүү дээ. Тийм тэгэл багаас нь тэгэл та нар жаргалтай сайхан их орныхоо төлөө ажиллаж амьдаршаар нэрэл тийм байна гэж баярлалаа гэсэн. Тэр баяр багтлаа одоо бол нөгөө цээжиндээ тэгээд хүмүүс чинь ойлгохгүй шүү дээ нүдэн нэгдэхгүй шүү дээ тийм ээ. Яаж энэ хүмүүсийг одоо нэгч юм. Түрүүний хоёр хүний нөгөө комменттой ингээд хэлэхэд ингээд коммунизмын сурталх хулгаар 70 жил угаагдчихад тэрнээс нь арилгах одоо ингэж эмчилгээ ухаанд нь ингэж сэтгэлгээнд нь өөрчлөлт хийх сургалт ер нь явуулах хэрэгтэй байсан болов уу яах байсан болов. Энэ яг миний өөрийн мастер хамгаалсан сэдв байхгүй насан туршидтэй иргэний боловсрол гэдэг энэ би нэг ухаант одоо бодоод олцсон юм шиг. Энэ 1949 онд Германд холбоо баруун Герман шүү дээ. Баруун Германд Герман хоёр багцсан багт баруун Германд энэ иргэний боловсрол гэдэг юм сур юу бий болсон байхгүй. Хамгийн түрүүнд иргэдтэй нөгөө амьдрах эрхийн тухай ойлголтуудыг өгсөн. Ингээ иргэд ингээд өөрийнхөө эрхийг мэдээд ирэхээр хамгаалах. Тэгэд хамгаалаад ирэхээр мэдлэг шаардлагатай болдог юм байна. Мэдлэгийг олгож өгөх гэдэг ийм иргэний боловсролын төв гэдэг юм бий болоод ингээд цаашаа хөгжөөд энэ нь өөрөө одоо за төвшөөгч 90-ад оны дунд үед Германд очижсэн, их үеэр Германд очижсэн. Тэгэхээр тэнцээд өгөхөд дөнгөж ингээд тэр иргэний боловсрол нь ингээд яагаад хүмүүс одоо ингээд нэг тийм нэг хүмүүсийг дээрээс нь хардаг тэр айрын үндэстэн гэдэг юм байхгүй болоод ингээд альтайхан болчихсон байхгүй юу. Тэгэхээр яг юм иргэний боловсрол гэдэг юм ингээд хүмүүс заавалж өгөх ёстой.
Энэ татвар төлөгчдийн мөнгнөөс буцаагаад тэр татвар төлөгчдөд нь эргээд мэдлэг олох зорилгоор энэ иргэний боловсрол гэж юмтай байх хэрэгтэй. Энэ бол хуультай, энэ сантаа. Гэхдээ энэ сангийн засгийн газар нь удирддаггүй. Энэ хяналттай, иргэдийн хяналтанд байдаг, ийм байдаг. Тэр нэгт энэ хоёрт орон нутгийн бие даасан байдлаас нэг юм айгүй чухал юм байгаа байхгүй. Одоо ингээл мянгад очоод тэр ховд руу очихоор ингээл хүмүүс нь ингээд эсэргүүцэл ингэж ингээл домг яриад байгаа ч тийм очоод энэ цэвэр бүхэлднийх ингээд эн чин хэрв ховдод орон нутгийн бэрх даасан байдал нь эрх мэдлийг өгсөн байсан бол тэр 1000 сумд эрх мэдлийн орон нутгийн эрх мэдлийг өгсөн байсан бол өнөөдөр тэр иргэд аль болохоор үр ашигтай ашиглуулж аль болохоор өөрсөндөө ашиг хүртэхийг хүсэж байгаа. Байгаль дээлтэй үр ашигтай зарцуулаад өөрсдөө ашиг хүртэхийг хүсэж байгаа. Тэгэхээр одоо тэр сумын иргэд өөрсдөө л хүсчээвэл гаднаас хүмүүс очиж ингээл хөлсний шантаач хүмүүс очоод хийгээд ямар ч боломжгүй чадамжгүй болчих шүү дээ, тийм ээ. Тийм, тэнцээч ерөөс ямар ч тэдрийг оруулах явахгүй. Гэтэ балаараа би энэ ч өөрөө ашигаа хүртэж байгаа учраас миний үр хүүхдийн чинь хөдөлмөрлөх чинь тийм. Би энэ чинь бизнес хийгээд ингээд нэг бэлээ оёоч одоо энэ хүмүүс нийлүүлж байгаа учраас та нарт ямар хамаатай. Тэгээд татвар нь үлдчихэж байгаа юм тийм. Хамгийн гол нь. Тэнд татвар үлдэхээр яадаг вэ гэхээр тэнцээс боловсрал сайжирна, эрүүл мэндийн чанар сайжирна тийм. Тэнцээ дэд зам харилцаа сайжирна, бүх юм сайжраад тэнцээ хүмүүс амьдрах таатай орчин бүрддэг. Энийг дагаад сурамшил бүс өсдөг. Энэ дамжин юм нэр өнөөдөр нэг юм яатсан байсан. Орон нутагт буцаагаад талын өгдөг бол тэр хүмүүст нь ашиг өгдөг байсан бол сайхан болно гэдэг. Бити нэг засгийн газрыг болохоор нэг юм бурханлаг дүр мөрсдөх гэдэг тийм байдгүй юм. Орон нутагт нь эрх мэдлийн өг. Орон нутагт эрх мэдлийг өг. Энэ 0 эрдэнэ чинь яатсан бэ гэхээр аймгийн засаг дарга нэг ерөнхий сайд томлоод ерөнхий сайд нь сумын засаг дарганаараа томилдог болгоод яг юм социалист лагерийн схемийг буцаага угсарсан байхгүй. Одоо энэ арсан намынхын орон нутгийн бие даасан байдлын тухай хуулийг буцаагаад шинжилсэн найруулгаар орохдоо яг миний яриад байгаа энэ манай Батүшаагч яг Германд энэнгээр яг мэрэгч ирсэн шүү дээ орон нутгийн бие даасан байдлаар. Тэгээ энийг ингээ буцааж олгодог энэ орон нутгийн эрх мэдлийн ингээ буцааж өгөх юм бол орон нутгууд хөгжнөө. Зарим дампуур нь эн чинь угаасаа зүй тогтохгүй амьд организм байхгүй. Энэ зүй тогтвол тэгээд амьдрч чадахгүй тэр орон нутгийнх нь өөр орон нутгатайгаа очиж нийлнэ. Тэгээд ингээд зэгцтэй болно. Ингээд 330 сум гэ үр ашиггүй зардалчин төсвийн мөнгнөөс гардаг зардалчин байхгүй болно. Ингээд ирэхээр тэр ахмадуудын цалин мөнгө нэмэгдэх боломж нэмэгдэнэ. Энэ нийтийн албанд ажиллаж байгаа төрийн алба гэдэг юм л да. Нийтийн албанд ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин мөнгө нэмэгдэх болно. Энэ зүй тогтнын ахаад нэг зүйл иргэний хяналт. Энэ watchdog гэдэг энэ бас л энэ нэг иргэний хяналт. Энэ нэг шүүл үлээн гэдэг байгаа шүү дээ. Энэ Францаас үгэлтэй байхгүй да. Ингэж цагдаа нарыгаа дуудахын тулд годмонд шүүлүүд өгдөг гэсэн иргэд нь энэ гэмт хэрэг гарч ийн гэдэг өөрөх аюулгүй байдлыг энэ ингэж явсаар хагаад 20 дугаар зууны дунд за бүр 1890-ад оны үед бол Америкийн нэг улсад бол watchdog гэдэг энэ хотч нохоо гэдэг энэ иргэдийнхаа зарцуулж байгаа мөнгөийг хяндаг юм. Төрийн биш, төрийн одоо энэ Монголоор бол аудитын газар байхгүй да. Тэрийг одоо иргэд өөрсдөө сайн дураараа ч юм уу төрийн бас байгууллага. Гэхдээ эн чинь нөгөө нэг олон нийтийн байгууллага бий болоод энэ гэхдээ ингээд сайн дураараа биш байхгүй да. Энд чинь нөгөө нэг мэдлэгтэй хүмүүс өөрсдөө нийлээд хуулийн ингээд багууд бүрдээд ингээд сайн дураараа л тий багууд энэ чинь одоо ингээд ашиг олох гээд байгаа байхгүй да. 90 онд ардчилсан хувьсгал хийчихэд иргэдтэй одоо наад таны яриад байгаа иргэдийн боловсролыг сайжруулах талаар юм хийгээгүй байх нь байна. За тэр орон нутгийн бие даасан байдлыг чийлээгүй байх нь watchdog буюу иргэдийн хяналтын процесс бий болоогүй байгаа нь одоо юунтай холбоотой вэ? Тэгээд одоо ардчилсан нам шинжилтээрээ иймэрхүү зүйлээ хийх боломжтой юм уу? Хийх болов уу юу гэж бодож байна та? Энэ хамгийн гол нь 90 онд ардчилсан хувьсгал хийгээд энэс хойш 9 удаагийн сонгуулийн сүүлэнд нь баг Монгол Ардын намд санал өгсөн шүү дээ. Монгол Ардын хувьсгал намд. Тэгээ энийг яг нэг социалист сэтгүүтэй байгаад байгаа болохоор энийг ойлгохгүйгээр Монгол Ардын хувьсгал намд санал өгчихгүй. 96-аас 2000 он чөлөөт нийгэм бий болгосон. Тэгээд энэ нэг эдийн засаг өнөөдөр эддүүдэд явж байгаа нь бол энэ 96-аас 2000 онд хийсэн ажлын үр дүн өнөөдөр хүртэл чирэж явж байгаа. 12-аас 16 он дахиж хийх гэж бол захаад ингээд байхгүй болсон. Тэгээд тэрнээс хойш юу болсон юм гэж байгаа. Энэ орон нутгийн бие даасан байдлын иргэний боловсрол эдрийг хийх гэдэг бол Монгол Улс ерөнхийлөгч байхдаа энэ захаг хэлбэрт орж оролцсон юм аа. Одоо бүгд санаж байгаа бол бүх орон нутагт юу байсан байхгүй иргэний танхим гэж те. Ингээд тэгээд энэ орон нутгийн сан хөгжлийн сан гэдэг иргэдийг ингээд буцаагаад сургаж ирсэн байхгүй яг энэ руу бэлдээд.
Тэгжсэн чинь энэ нөө манай төвшаах гэдэг зүүн совингоор Монгол Ардын намынх ингээ бүгдөө нь устгаас сүйтгэж үүчгүй болгоод ингээд хогносоо болгоод дууссан. Тэгээ энэ нэг бол алсан нам л хийн өөр хинч хийхгүй. Яагаад гэвэл Монгол Ардын нам чинь ийм мафийн бүцтэй өөрөө авилгалын бүцтэй байгуулга байхгүй да. Хэн том хүрдтэй тэр даргын дор байна. Тэрнээс жоох ашиг хүртдэг учраас дарга дүнж байх зарчим. Алсан нам юу ихэнх гишүүд маань яадаг вэ гэхээр эрхчлөөндөө үнж байх зарчим. Нэг нь хүнд үнж байх, нөгөөх нь энэ үйл баримталтай үнж байх зарчим. Энэ хоёр ялгаатай учраас энэ бүх бүцэд энэ бүх хийж чадаагүй байгаа зүйлийг алсан нам л хийн өөр хэн ч хийж чадахгүй. Энийг хийх потенциал Монгол Ардын намд угаасаа байхгүй. За мэдээж тэр хөдөлмөрийн үндэс нам тэр охин намыг яриад явах үү. Тэгэхээр ингээд Монгол Ардын намд бол ямар ч боломж байсан энийг хийхгүй. Ард иргэд бүх боломжийг Монгол Ардын намд өгсөн. Сүүлийн 12 жил 2000-аас 2004 онд 72 ингээд суулгачилаа тийм ээ. 45-ыг өгчээлээ. 92-оос 96 онд 68-ыг өгчээлээ. Ингээд тэгээ 16-аас 65, 63, 68 гэдэг ингээд өгсөн байж байна. Юу хийсэн? Юу ч хийгээгүй. Юу ч хийхчгүй. Яагаад гэвэл эдгээр тийм потенциал байхгүй. Алсан нам өөртөө нэг чөлөөнд энэ арчлалтай хайртай хүмүүс байдаг учраас энэ үндэстүүлтэй учраас эннийхээ төлөө яваад байдаг юм аа. Тэгээ мэдээж Халтмаагийн Батболоо Зандаагүйгийн колд энэ мөнх баясгалан шүүртэн Шиншүү гамбар мэт ийм хог шаарнууд манай намд байгаа. Энэ хог шаарнуудыг дагаад нэг тижээлэгдэх нэг хэсэг хүнсүрх байгаа. Тэгээд тэд нар та нар 10 сая төгрөгөө аваарай. Тэг итгэх итгэхгүй нь бол өөрөө чи асуудал. Зүгээр л цайхан сэтгэлээр гэдэг шиг 10 сая төгрөгөө нэг би яхав та нэг л 10 сая төгрөгөө авчихгүй даа л гэж байгаа. Тэгээд тэр нэг 100 мянган төгрөгөөр хуурч ахаар 10 сая төгрөгөө авцсан дээр шүү дээ. Халтмаагийн Батлаа. Цаанаас нь тэгээд тооцоолоод төсвөлж. Тийм тооцоолоод төсвөлөд өгсөн юм байна. Нүүрс нь хулгай мөнгө орчихсон байж шүү дээ, тий. Тэгээ адилхан хамсаатан болохгүй хамаарыг болоод тэгээ хулгайнаас авчихгүй яах. Нэг хэсэгтээ 10 сая төгрөгөөр нэг 2 сар гайгүй амтарчихгүй л үү дээ. За дуусах. За дуусах юм байна. Тэгэхээр жишээлдээ түгээгээд өгөөрөө.